За юу яцхан залуус та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. За тэгэхээр өнөөдөр жоохон хүйтэн байна уучлаарай. Гарч. Тийм байна. Өнөөдөр Турк дэх Монгол оюутны холбооны зүгээс кампустай танилцсан хэмээх нэг нэвтрүүлгийг хийж байгаамаа. За ингээд өнөөдрийн нэвтрүүлгээр Стамбул хотын Бэлдэс техникийг хийсэн үү? Давууд Паша кампустай танилцсан болсон. За ингээд оюутан залуусаа та бүхэн бидэнтэй хамт байгаа. Сургуулаа үзцгээе. Явцгаая. Michelle fight for that white gold. This one for them hood girls, them good girls, straight masterpieces. Styling, wildin', living it up in the city. Got Chuck's on with Saint Laurent, gotta kiss my. A few moments later. За залуучуудаа бид нэр эзэн техникийн дотор ороод ирсэн байна. Тэгээд энэ айгүй гоё юм автобустай юм байна. Тэгээд яг одоо миний хажууд Балжаа маань байна. Энэ сургуулийн эзэн залуу. За тэгэхээр сургуулаа болон өөрийгөө нэг төвшин хэлцүүлээч. За сайн байцгаана уу? Манай сургууль Хошиг Элдэнс тавтаа морилноо. Тэгээд за манай сургууль одоо хоёр топ кампустай, Бишкектас, Давут Тушаа гэдэг. Одоо яг бидний байгаа нь бол Давут Тушаагийн кампус байгаа. Төв кампус гэсэн. Төв кампус. Тэгээд одоо ингээд төв кампусын орох хаалга маань эндээсээ ороод эндээс оюутнууд маань одоо дэшегээ автобусаар явна гэсэн үг. Тэгээд гоё юм эдний сургууль автобустай юм байна. За энд хэдүүлээ суугаад автобусаараа одоо явж кампусуудаа явсан. За наш. За гол тийш суугач. За энэ манай одоо нэг оюутны сервис автобус. Энэ үүднээс дэше гарахтаа 35 грош энэ. Тэгээд энэ сургуулийн картанда мөнгө хийгээд энэ картаараа дараа ингээд би танарыг тасчих. Энэ үзэж байна. Бидний гол тэгээд ямар чиглэлээр тэгж хэлэх хэрэгтэй вэ? Ганцхан техник чиглэлээр эсвэл өөр юм чиглэлээр бас. Манай сургууль бол ер нь анхаа баггүй анаа сүсгүүс бүрчиглэлээр одоо явж байгаа. Тэгээд техникийн талаараа нэг үзгээд бас яг техник гэсэн үг гэж байна шүү дээ. Тэгээд энэ нэг үзээсээ өчигдөр мөн оюутнууд. За тэгээд тэндээс 1100 гаруй анаа оюутан байдаг. За 24,000 лисанс. За 6,000 доктор магистр. Тэгээд лисанс интервью гараад байна. Тэгээд гаруй бас багтаа. Тэгээд одоо төв кампус энд бол энэ баг бүх юм байна. Нөгөө бишнээс байгаа надад нэг марк ёо одоо нөгөө архитектур гэдэг юм байна. Одоо энэ доктор ингээд оюутны доктор байх. Тэгээд одоо төв хараа. Юу байхгүй кампус. Оюутны доктор байх, спорт зал, номын сан одоо тэгээд хоолны газар хэдүүлээ хоолны юм дууч. Тэгээд манай сургуулийн төв талбай Зя. Яг бид нэр одоо яг хаана ирсэн бэ? Зя. Энэ ямар байр? энэ одоо манай сургуулийн төв хоолны газар. Төв хоолны. Гурван дохон газар. Доороо нэг доохтой, дундаа нэг доохтой. Тэгээ нэг доохтой. Тэгээд гурван давхар юм чи угаасаа доор дээрээ давхар байна ойлгомжтой байна. Тэгээд бот ингээд ороод доошоо нэг доохт нэг салбан байгаа хоол. За тэгээд хамгийн дээд доохт нь өрөөнч одоо оюутнууд наа хоол. Оюутнууд. Яг орон гүйлтэй үүдэнд байгаа гэсэн нөхөр багш нар багш ажилчдын хоол гэдэг юм зэрэг байгаа. Энэ бол манай сургуулийн төв доохт.
За бид нэр одоо төв цэцэрлэг түрээлнгийнх нь хүмүүс үтэн зөв. За тэгэхээр болчаа. Танаа сургууль одоо нийт хичнээн Монгол оюутан байна. За манай сургууль чинь цөөхөн шүү дээ. 6 долуулаа. Нэр Монгол оюутнуудаас энэ зарим нэгэн сургуулийн байгаа. Зоргой бууцчих юм Болно шүү дээ. Бас Монгол оюутнуудаа танилцъя та тий. Тэнийг бас сургууль гадаад орнд сурж байгаа сэтгэлийн сонсъё тийм ээ. За давуу тушаа кампуст байхгүй юм байхгүй гэж. За тэгээд дууцсан ёсоор Монгол оюутнууд маань хүрээд ирлээ. Ингээд бүгдээрээ оюутнуудтайгаа танилцъя. Сайн байна да. сайн байна. Наваа Эрдэнэ болсон гэдэг. Тэгээд энэ давуу тушаа төгсөж байгаа 4-р курст сурж байгаа. Цахилгааны инженерээр сураад төгсөж байгаа. За энэ Туркид ирээд хэдэн жил болж байгаа вэ? Би ч одоо 6-7 жил болчихлоо. За Ер нь их бодож байгаа. тэгээд Туркид сурахад ямар байна? Сургуулийн талаар энэ сургуулийн чинь орчин тойрон тий. Боловсролын систем талаар Сүүлийн хэдэн жил маш хурдтай өгч байгаа. Намайг ирдэг жил яг өнөөдрийг харах юм бол маань сургууль бол гэрс сайжирсан. Тэрээс сургалтын сайжирсан гадаг үзмж сайжирсан маш их хөрөнгө оруулалт хийсэн. Одоо тэр хаанаас тойрог монд сургууль гэсэн байна. за баярлаа. Манай энэ давуу тушаа кампуст маань Монгол эмэгтэй оюутан байд юм байна. Бид нэр хараад айгүй баярлалаа. Дахиад хоёрч байгаа гэж. За тэгэхээр эзэнт хүрэлцэн ирсэн энэ охтойгоо танилцъя. За ингэдэй. Ану хизээ ирсэн бэ? 2016. За тэгэхээр одоо хэлний бэлтгэл суугаагүй гэсэн үг. Суусан. За тэгэхээр Туркид одоо хэл сайжирсан. Тэр нь сургуулийн хэмжээнд ер нь найз нөхдөдөө Турк найз нөхдөж байгаа байх үү? Айгу хавраа. Миний курсаар дөрөв хичээлээ өөр ордог хичээлтэй шүү Учирхан ер нь айгу бага юм байна тий. Боломж байгаа. За ер нь боломжтой бол их найзтай болсон юм тий. Чөлөө цагаа тэгээд хаан өнгөрөж. За тэгээд би бас асууя л да. Энд одоо 3 оюутан гуруула элдсэн оюутан байна тий. Ер нь яг танаа кампусын хамгийн гоё газар, хамгийн их оюутнууд очдог газар шиг ямар газар? Яг энэ газар. Одоо тэгээд энэ бол цастай, бороотой, настай, шаралтай ингээд сууж байгаа юм. Астой дус уу? Цасаар тоо. Цасаар. За. Өнөөдөр даач бидэнд аадгүй цас ойсонгүй дээ. Цастай байсан бол тавах байлаа тийм ээ. жоохон дулаараа Тийм үү. Дараа тийж танаас болдог майхантай юм. Тэ. За тэгэхээр одоо номын сандалж явж үзэх үү? За тэгээд. Гадаа ихэд гоё болсон, нагтай боллоо. За ингээд бид нар одоо автобусны одоо юун дээр буудлын дээр ирсэн байна. Ийшиг ингээд юу номын сан руу за тэгээд ямиг хана гэх мэт газар руу явдаг. Тэгээд мэдээж энэ сургууль дотроо үнгүй явдаг. Тэгээд том кампустай байхын давуу тал нь бол энэ хаашаач гэсэн яг одоо хот дотор байгаа юм шиг үйлчлүүлэх боломжтой. Тэгээд хамгийн нэг гол зүйл нь энэчнээс хотын төв рүү чиглэсэн автобусын чиглэл байт юм байна. Жишээлбэл одоо такси юм ч юм уу, өөр юу ч юм биязиц ч юм уу, тиймэрхүү газрууд руу явдаг чиглэл байдаг маш их таалагдлаа. Тэгээд ерөнхийдөө яг ингэж кампусыг тэр чигээр нь ингэж шийдсэн, цогцоор ингэж шийдсэн сургуулиуд маш ховор байдаг болов уу гэж бодож байна. Манай сургууль авдаг байдаг. За баярлаа. Батан бүр нэг. өөр асуулт үзье та. Яг угаасаа орд болохгүй. За ингээд сургуулийнхаа номын сан дотор ороод ирсэн байна.
Тий. Аялал маань эхэлж байна. Одоо энэний дараагийн маршрут юу вэ? Холбооны Тий. Цэглэн холбооны багтээ дээр явах хэрэгтэй. Одоо тийш юм жоохон сонирхол. тий жоохон амрыг. Тэгвэл эдний кампус амар том юм байна. Яг үндэ сайн нааш ирэх гэж амар удаан алхлаа. Одоо яг ард харагддаг сайхан газар ер нь бол их номын өргөө юм байна. Хүүхдүүд бол айгүй их шамдан суралцдаг газар байна. Ер нь тэгэл энэ сургууль ер нь гоё юм байна. Кампус ч гоё юм. Ингэж бодохоор тэгээд Монголынхаа хэдэн ихтэй сургуулиуд маань ийм төчөөс л гэж бодох юм шүү дээ. Одоо манай хамгийн том одоо яг ийм бүр кампус сургууль одоо Батхан хамгаалсан сургууль. Батхан хамгаалсан сургууль тий кампус байна. Чи одоо дотроо цэргийн анги байдаг болохоор тэгээ бусд нь бол ерөнхийдөө хотын төвд бинтинг байдаг. Тэгээ сайн нэг мөстэй номсон. Тий нэгнэж бас айгүй баяр болсон. Баяр болсон. Оюутнууд ч гэсэн маш их баяртай шүү. Тий аргагүй ч одоо нөө залуучууд одоо ер нь цуглах газар байх. Цуглах газар тий. Чөлөө цагаа өнгөрөх газар ерөнхийдөө маш хавар. Тэгээ ганцхан одоо хитэн кино чадвар тий. Дээрээс нь ингээд юу гэдэг ийхлээд бисээ шээ. Бааро Шээ. Соёл амралтын үндэсний хүрээлэг гэдэг. Тийм бүх газрууд байдаг болохоос манайд бол ерөнхийдөө залуучууд өнгөрөх газар байх болсон. Мөсийн хажууд шинэ нэгдсэн том кино маш үргэлжлэлтэй. Монголд очвол тэр газар нь орно гэж бодож байгаа шүү. Намайг яг төгсгөл баригдаад намайг энд ирсний жилд ашиглалтанд орсон би жоохон. За одоо бүгдээрээ. За дараагийн холбооны багт руу явъя. За Нөгөө хэд маань урд яваа? Nobody sees, nobody knows. We are a secret, can't be exposed. That's how it is, that's how it goes. Far from the others, close to each other. In the daylight, the sun is shining. Night, the moon is blinding. Things like the stars are lighting. За одоо бид нэр урд харагдж байгаа Snark буюу цэглэгааны инженерийн факультет руу явж байна. Ягаад энэ явж байгаа вэ? Энэ сургуулийн оюутнуудын манай хоёр тэр сургуульд сурж байгаа юм байна. Тэгэхээр энэ сургуулийн танилцсан зүйлтэй болоо гэж тэр ерөөхдөө яг тийшээ явж байна л да. за бүгдээрээ тийш явцгаая. Я сайн байна. Я энэ Хамаас гарч ирсэн оюутан бид сая машинаас буугаад ирлээ. Хин оюутантайгаа танилцсан нэ бүгдээрээ. Тэгээ хин бидээ өөрийгөө одоо ингэ сонгоолаа гэж тодорхой томооч тайлбарлаад. Намайг Виталий Айшман гэдэг. Эдгэсгийн мэргэжлэр төгсгөө. Тэгсэн яа. За баяр уу. Баярлалаа төгсгөө. Тэгсэн баяр уу гэж бодсон. Одоо төгсгөнөөс уулзаач гэж үү тийм ээ. За энд яаж яваад манай хүмүүстэй уулзчих вэ? Яаж яваад харагдчих вэ? Хичээлтэй явж байгаа. Хичээлтэй. Амар гинт. Тийм байж. За гинт олцсон. Оюушмаа баярлалаа. Тэг чи одоо гинтийн олон болсон байхгүй. За бүгдээрээ электрик электроны багт хийсэн юм. Электроникийн бөлөн буюу факультетээр ирсэн байна. Энэ ингээд ийшээ ангиуд нь байгаа. Тэгээд лабораториуд байгаа. Юу ч н одоо дээшээ гараад нэг анги үзье. Энэ одоо манай сургуулийн хамгийн сүүлийн байшин гэхүүд хамгийн сүүлд баригдсан. Энэ талаараа ингээд ангиуд нь юм зүүн хуртал да. Баруун хурталд дандаа багш нарын өрөөнүүд байгаа. Тэр түнсээр манай сургуулийн төгсөгчдэр хийсэн байна. Төгслийн прожектор хийж ирсэн.
За лекцэн дэйг юм байна. За. Дээл сонсдог танхим маань юм танхим байна. Юу нэгэд альбууд нь бүгд юм онгорхоо. Нээлттэй байж идэг. Оюутнууд маань чөлөө цагаараа ирээд хичээлээ хийгээ сууж ахт зориулсан. За одоо ингээд электрон самбартаа мэдээж хоёр самбартаа прожекттэй орчны үеийн нэг хамаг бүх юмар хангалтсан. Ер нь бол өөний системтэй. Үгүй энэ давхар самбар биш. Хоёр дахь давхарт нь яаж ч Гашаа ханд шүү. Ингээс өвчтөг байна. заавчтай солиш авах Ийм багштай самбарны За нэг ийм хүү багштай бол самбар нь таамархын юм гэх юм. за гарцгаах. Лекцэн танхим үнэхээр таалагдаа гоё юм байна. Энэ лаборатори бол өндөр хүчтэй талаар заадаг лаборатори байгаа. Аюулгүй байдлын талаар туршилтууд өгдөг. Тэгээд ер нь бол хичээлийн авах юм бол Tesla-гийн хийжсэн туршилтуудыг бага хэмжээгээр зэрэгсэн хэмжээгээр туршиж үздэг тийм лаборатори байгаа. Оюутнууд чөлөөд орох боломжтой гэсэн. Энэ бол аюултай бүс гэж бодлоо багшгүйгээр орж болохгүй. хичээлийн цагаараа гэсэн. Хэдэн мянган бол хөдөлгөөдөг тийм өрөө болон бол энэ өрөөгөө бүтээл ингээд тусгаарласан байдаг хайцгаар гадшаа нэг цэцэн алдах хүндэлдэг. Тийм байна тийм. Маш өндөр хүчтэй өрөө. Тэр дөрвөлжин төмөр байна шүү дээ. Тэр яа гэх юм бэ? Тортой. Энэ лабораториг ангууд хамгийн ихний жил дээр тэр дотор зогсоож байгаад нүүрлөө ингээд өндөр хүчлээ цахилгаанаар тохиолж үзүүлдэг байгаа. Тийм үү. Тийм. Оо за. Яг тэр нэг нүүрлөө нэг төмрөөр харуулсан байгаа нэг. За. Яг тэрнээс одоо 2-3 мянган уур ч юм уу те. Өөрө тохируулаад 10 төртлөө 15 мянган уур өндөр хүчтэй тохиолж үзлээ. За. Тэгэхээр тэр ямар зарцуулаад одоо ямар харагдах уу, ямар дуу гарах уу гэдэг те. Одоо өндөр хүчтэй изолятор гэдэг цахилгаан алдахад бол тусгаарлагч нар гэсэн. Тэгвэр одоо шугамнууд байдаг шүү дээ. Өндөр тэрнийг одоо баруун ингээд цахилгаан гүйлэхгүй зөвхөн шугам дээр байсан бол эднээс донд жирэмж болох ашигладаг байгаа. Тэрийг харуулсан байна. Энэ бол шилжүүлэгч байна. Эднээс болонгууд дизайннаас хамааралтай. Энэ зөв трансформаторын 3 тулгай байна. За тэр нь үнэхээр сайхан хэлж байна тийм. Эдгээр техникийн университет үнэхээр гоё сургууль байд юм байна. Сая харилцааны тийм юуны холбооны сургууль. Тийм холбоо цэглэгийн холбооны сургуулийг үзтээ. Тэгээд над лавдаг зүгээр л ингээд сурмаа санагдлаа. Наад тус тийм мэдрэл төрсөн шүү дээ. Тэр нь амар том юун харснаа. Юу лээ? Трансформатор дамжуулалт дамжуулалт. Тэгээ манай Монголд нэг юм байдаг гэж яг боддог. Манай Монголд тийм практик тал дээр ямар тийм баримттай зүйл байдаг. Тэр амар тийм онл тал руу амар сайн. Миний мэдхээр цэглэганаар сурж байгаа хүмүүс яг ийм үзүүлэн байдаг болоо баг. Ер нь цөөхөн байдаг. Цөөхөн байдаг тийм. Эцэгтэй бол тэгээд лекцийн танхим гэдэг байдаг болохоос яг тийм лаборатори бол манад биш тогтолцоотой байдаг тийм. За энэ юу жим нь тэгээд орох гэж бит хоёр их оролдлоо даан чадсангүй ягаад тэгэхээр юугаар карт уншуулж орд юм бэ? Бүгд ирээ тийш очие. Явцгаа. Дараа яваарай. Энэ юу ах шүү дээ. Спорт авах шүү. Тэгээд өдөө чи Одоо манай сургуулийн хөдөлмөрийн талбай. Тэгээд тойруулаад гүйлтийн завдаа. тэмцээн их болдгоо. Тэмцээн болно. Тэгээд одоо манай сургуулийн оюутнуудын болдог гэдэг. оюутнуудаа зориулсан бас спортыг аюул дэмжих те. Энэ юм том талбай. Тэгээд тэр цаана харагдаж байгаа одоо энэ жижиг талбай бас. Яг зөв байж манай спортын энэ талбай бас яг байгаа. Тэгээд хувираад Америк хөлбөмбөгийн талбай болдог. Манай сургууль Америк хөлбөмбөгийн багтай. Тэгээ энэ нь бол хөлбөмбөг сагс Америк хөлбөмбөг гурваар их сургуулиуд хоорондын лиг гэж байдаг Туркийн. Тэрүүн дээр нь оролцдог. Гадаад оюутнуудыг ер нь ингэж юм спортод хамруулах талаар ер нь танаа сургууль ямар байдаг? Ямар ч асуудал гардаг. Би бол сургуулийн сагсныхаа багт нь ер нь байсан. Энэ бол 7 нот 2 удаа заавалчгүй бэлтгэл дэмнэ гэдэг шаардлага өндөртэй. Инженерээр ч юм уу сурж байгаа их хичээлтэй хүмүүс дэмжиж байгаа өндөртэй. Тэнгүүтээ тэмцээний яг шалгалтын үед таардаг. За. Тэнгүүт өөр хотлоо явж тэмцээнд орохоор болчиход шалгалтаас чөлөө мөл аавна гэдэг энэ хүндрэлтэй. Гэтэ өөсөө спортоор ингэ дэмжиж тэр чөлөөг нөхцдөг. Тэгээ дараа нь өөрөө ганцаар тусдаа шалгалтаа үүсдэг. Тийм их асуудлууд ер нь жил нэг тохиолддог. Балжины мөн ямар спортоор хичээлдэг бай. Би чи сургуулийнхаа гар барилтаа нэг багтай л шүү дээ. Гар барилтаа. Тий. Тэгээд тэр амжилт үзүүлдэг.
Тэгээд яасан 2 жил дараа л надад зөрөө тэр нэг их сургуулийн оюутнуудын хооронд тэмцээнд яваад амжилтчтэй гаргаагүй дээ. Сайхад очиж амарсан шүү дээ 5 отоос очдог. 5 отоо зашиж. Зөрөө нэг анталиад. Тэ бас чи бас чаддаг юмараа хүн 5 отоо буудал тэ амраа тэ сургуулиас бүх зарлын даасна. Өөрөөс бүх зарлын даасан. Сургуулийн журмаар амралтанд яваад ирсэн юм байна шүү дээ. You've been running around, throwing that dirt all on my name. Cause you knew that I'd call you up. You've been going around every party in LA. Cause you knew that I'd be at one. Oh, I know that trust is coming, but feel regret. You got me thinking about where you were mine. Oh, and now I'm all up on. За ямар таалагдв? Үнэхээр их таалагдлаа. Тэгээд элдв техникс үгээс Wi-Fi гэж хэлэх цаг болжээ. Тиймээ бидний аялал ийм нүүдээ Дараагийн дугаарт илүү сонирхолтой гайхалтай кампус аялал. Дараа уулзлаа баяртай. За баярлалаа.